Түрүү жил нэг иймэрхүү гутал айгүй модонд ороод ирсэн шүү дээ. Miu-Miu-гийн билүү яг юм улаантай хаштай гутлнууд айгүй модонд ороод ирсэн. Тэгээд лого нэг амар сүртэй том биш айгүй цэвэрхэн. Тэгээд артаа Calvin Klein jeans гэж бичсэн. Энэ удаагийн бичлэгээр болохоор би гоё сүүлийн 4 сард авсан юмнуудаа гоё танилцуулан авчиж гэж бодож байна. Тэгээд хаяад миний энэ бичлэгийг үзчихсэн бол би баруун Монголоос юм авахгүй гэж шийдсэн байгаа гэд ярьж ирсэн шүү дээ. Тэгээд би яг тэрийгээ уул мөрдөд явж ирсэн. Гэхдээ ер нь бол нэлийн баг худалдаа авалт хийсэн байгаа. Тэгээд өөртөө ер нь бол яг хэрэгтэй байна гэд бодож авсан юмнууд байгаа. Тэгээд мэдээж энэ артлалт харагдаж байгаа Pop Mart-ийн хэдэн бас юмнууд авсан. Хэдүүлээ эхлэе. Шинээр үзэж байгаа бол гоё цогон дээрээ subscribe дараарай. Энд харагдаж байгаа мэдээж бичлэгэн дээрээ манайхан сайхан лайк дараад үзээрэй. Нэлийн яа өнгөн туртай хүн байгаа. Тэгээ ингээд яг харсан чинь надад ягаан ингээ хувцас айгу цөөхөн байт юм билээ. Тэгээ би өөр нь бол нэг тийм харагдаж байгаад хөөрхөн ягаан юмнууд байвал худалдаж аваад байгаа. За би нэг ийм цамц авсан. Өөрөө энийг бол захиалж авсан. Ягаан цамцаагаа би тэгээ бүтэн зургийг энэ харуулчих. Тэгээд ийм цамцаагаа бас айгу хөөрхөн материал нь айгу гоё. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү малгайтай цамцнаар бол айгу хэрэгтэй. Би сүүлийн үед нэлээд их балетэд яваад байгаа. Тэгээ балет руугаа явахдаа ер нь өмсөөд явчихад айгүй амар тухтай гэсэн юм бас нэг тийм хөөрхөн харагддаг ийм цамц байгаа. За дараа нь болохоор би энэ дэлгүүрээс ийм цамц авсан. Тэгээ би нэг одоохондоо арай өмсөж үзээгүй байгаа. Биш одоохондоо арай өмсөж гараагүй байгаа гэх юм уу? Нэг ийм цамцэд надад хамгийн таалагдсан нь урт танцуутай. Тэгээ би энийг бас өөрөө захиалж авсан. Би нэг ийм онлайн дэлгүүр өмнө ажилладаг байсан юм аа. Энэ болохоор их хувц захиалж авах талаар ер нь бол нэлийн мэднэ. Ер нь бол Монголд байгаа дэлгүүрээр нэг амар хувц авахтаа биш өөрөө бол захиалал авчдаг. За нэг ийм цамц. Тэгээ энийг бол би юу гэж бодоод байгаа. Үсээ дээрээ ингээд боогоод ингээ авчичтэй штэ янз янзын авчаараа тэгж авчаа тэг ингээ мөр гараад тэгээ доогуур нэг гоё джинстэй ч юм уу за эсвэл юп гэдгсний гоё уртай өмсөн дээр өмсдөг ч юм уу тэгж өмсөл айгүй гоё юм гэж бодоод байгаа. Гоё найзуудаараа орой гарахтаа ч юм уу зүүнний орой өмсөл бас гоё юм байна гэж бодсон. За дараагийнх нь манайхаа бикини байгаа. Тэгээд бикини харах дургүй хүн байвал жоох скипийг гүйлгэхгүй те. За энийг болохоор би Sora Mongolia-гийн дэлгүүрээс авсан. Тэгээд энийх бол гоё Америкээс хүрх юмнууд оруулж ирээд байдаг шүү дээ. Тэгээ би айгүй азтай энийг айгүй хэмдэрсэн байхад нь авсан. Энэ одоо ямар за мэдгүй. Ингээд тэнгүүтээ хосороо гэсэн үг. За тэгээд эмхтэн хүнд нэг бикини угаасаа илүүдэхгүй шүү дээ. Нэгэнт Sora Mongolia гэсэн юм чинь эднийхээс бас авсан өөр юм харуул. За энэ Calvin Klein-ийн юм цүнх байгаа. Тэгээд хөрхөн байгаа. Тэгээ мөрөндөө үрчдэг. Уртаас уртай юм билэ. Гэтэ би ер нь бол цүнхнүүдийг ингээд зүгээр мөртэй юм жижигнэр нь ингээд үүрх айгуу дуртай. Тэгээд лого нэг амар сүртэй том биш айгуу цэвэрхэн. Тэгээ артаа Calvin Klein jeans гэж бичсэн. Тэнгүүтээ айгуу хөөрхөн зөөлхөн хонгодог. Тэгэл дотроо ингээд нэг карматай. Тэгээд ингээд карматай. Тэгээ болоо. Айгуу хөөрхөн цүнх хаацтай. Надад энэ бас нэлээд таалагдсан. Тэгээ ард авсан лабубу өдрөө бас ингээд хажуудлаас нь зүүчүүлээс нэлийн хүрх харагдсан юм билээ. За дараа нэг юм гутал байгаа. Ийм өнгөлөг хүрхэн байгаа зү. Ийм үжил нэг иймэрхүү гутал айгу модонд ороод ирсэн шүү дээ. Miu-Miu-гийн билүү яг юм улаантай хаштай гутлнууд айгу модонд ороод ирсэн. Тэгээд надад энэ харна ядаг. За энэ болохоор яг Miu-Miu биш яг Urban Review болохоор яг адилхан төслүүдөө загвараар хийсэн юмсан. Тэгээд тэрийг нь авсан. Тэгээд энэ гутлыг бол ингээ ерөөдөө лук бүрдүүлээд юм дээр өмсгöd айгуу дэжгүй харагддаг байхгүй. Тэгээд би энэний саарлыг захиалж авсан. За тэгээд энэ саарл дээр болохоор би лукийн цагаан шилэн амьс идэв штэ нэг юмрхүү. Тэгээд ийм амьстай саарл бүхтэй. Тэгээд саарл пижактай ч юм уу ерөөдөө бол ингээ хослуулаад гоё юм officer look бүрдүүлэл бас гоё юм болов уу гэж бодсон байхгүй. Энэ болохоор надад саарл бүх байгаагүй. Тэгээд би өөрөө бодож байгаа. За надад яг хэрэгтэй мэн гэж бодоод би юм саарл юбг авсан байгаа. Айгу хөөрхөн ийм цэвэрхэн эвтэйхэн юм юбг бол бас авсан байгаа. Тэгээ эн чинь бол нийтдээ бас 4 сарын худалдаа авалт шүү дээ. Тэгээд нийт 4 сар гэхэд бол би бас айгу юмнуудаа бодож авсан. За надад яг хэрэгтэй юу хэрэггүй юу гэх бүр нөгөө ясын цайтал гэдэг шүү дээ. Яг тэгж бол авсан. Балетэд явж байгааг хэлсэн шүү дээ. Тэгээд балетэд явж байгаа болохоор Мишко, за тэгээд чишэг, за балетийн хувцасд бол авсан. За тэгээд нэмээд бол би нэг ийм за одоо бас юу гарах гэж байгаа шүү манайхаа ийм эмэгтэйчүүдийн бра гарах шаа шүү левчг. Тийм болохоор бас үзэх дургүй юм байл скиплэрээ.
Тэгээд амар хөөрхөн маад тэтэл нь амар гоё заяа. Ингээд юм эрвэхээтэй нөгөө балетан дээр юм ер нь бол баг левч үзэх амар хэцүү байдаг байхгүй юу. Тэг ингээд гүүхээр амар хэцүү мөөм дээшээ доошоо савлаад гэх юм уу амар хэцүү барьцгүй байдаг. Тийм болохоор ингээд баг левч биш тэгсэн юм нэг жоохон энийг ингээд торгоочмоор юм хэрэгтэйсэн болохоор юм одоо даруулаггүй левч гэх юм уу нэг юу гэх юм бол захиалж авсан. Тэгээд надад тэтэл нь бүр айгүй хөөрхөн санагдаад энэ бантагтай. Тэг би энийг өмнө нь оруулж ирж зардаг гэсэн аахгүй юу. Тэгээд дөрөн болцсон. Жохон болцсон байгаа. Тэгээд зүгээр өөртөө л юм захиалж байгаа. Тэг энэ бол бүр амар хөөрхөн юм. Ястай хөөрхөн. Баацтэй. Тэгэхээр би Монгол нөгөө кеф гэдэг шүү дээ. Би эднийхээс түрүүжил нэг юм цамц авч ирсэн аахгүй юу. Тэгээд надад айгүй таалагдчихсэн. Би зургийг энэ ч оруулчихъя. Тэгээд надад таалагдсан болохоор би яг энэ цамцныхаа хоёр өнгийг авсан. Яг балет дээр би яг юу юмсыг ойлгохгүйсэн аахгүй юу. Тэгээд эднийхээс юм цамц авсан байгаа. Чи бүр айл 2 үлээ 3 сард авсан юм харин байсан аахгүй юу. Тэгээд нэг юм хөөрхөн материалтай ийм цамц авсан. Малгайтай. Тэгээ би нэг балет дээр өмсч гар нуурт болохоор айгүй гоо ингээ хойшлоод авахгүй тас бариу болохоор айгүй амар идэм аа. Тэгээ би ингээд энэ ямар өнгө гэх юм болоо хар биш заяа саарл биш нэг ийм өнгө байгаа. Би нэрээ нэг юмны 2 өнгийг ерөнхийдөө бол авах айгүй хандлагатай байдаг байхгүй юу. Түрүүчийн нөгөө харуулсан саарл гутлны надад харнагаа саарл бүний яг харнагаа заяа. Тэгээ би саяныхаа яг цамцнаас бүр яг адилхан өнгө нүсэн заяа. Цагаан өнгө нүсэн. Ингээд тавсан байгаа. Гэхдээ би энийг бол одоохондоо өмсөж үзээгүй л юм. Чин дээгүүрээ жоох ингээд мөр зүр томтой хүн болохоор нэг энэ хүү цагаан өнгийн юм өмсчүүр айгүй том мөртөө дээр бүр том мөртөө харагддаг байхгүй. Тэгээ би энийг одоо доогуура асар том өмдөн дээр зүгээр өмсөе гэж бодоод байгаа. За нэг тиймэрхүү л юм да. Нэр эднэрийг би нэр үзүүлэхтэй заяа. Би нэг иймэрхүү сормосноо захиалж авсан байхгүй. 1 2 3 дөрөв шиг сормос. Энэ бас нэлээд хөөрх юм бэлээ. Гэтэ мэдээж нөгөө хийлэгдэг сормосыг бол гүйцэхгүй мэлий. Би хэдийдэг нааж утсан надад аюул таалагдсан. Гэтэ бас цав мав жоох харшаад жоох хэцүү бэлээ. Гэтэ яг би тэгээд ийм сормосыг аюул утга учиртай ер нь бол захиалсан аахгүй юу. Захиалах угаас надад хэрэгцээ аюул байсан аахгүй юу. Тэгээд хэрвээ тэр зүйл маань бүтчих юм бол би та нарт хэлнэ заяа. Амлж байна байхгүй. Тэгээ ингээд ийм 4 сормос захиалж авсан байгаа. Яагаад олныг авсан бэ гэхээр нөгөө сормос болгон чинь хүний нүдэн дээр таарахтай айгүй өөр шүү дээ. Одоо миний начиг нүдтэй би өрөөнтгүйтэй бол нэг юм жоохон урт биш богино нүдтэй байхгүй. Тэгээ тэнгуут ингээд ийм тустай биш нэг нийтээрээ байдаг сормосны надад урттай байдаг. Тэгээд хайчилж мажиллахад айгүй ядаргаатай байдаг болохоор ингээд салгайтай сормос айгүй зүгээр санагдсан. Гэхдээ ийм сормосыг наахад бас айгүй лайтай нэг нэгээр наагаал гэдэг болохоор жоохон уддсан байлээ яг үнэндээ. Тэгээд наад бол сурчих байх. Puff энэ байгаа. Тэгээ зөвхөн толгоо гэсэн үг. Бүтэн биеэр биш. Эднээс та нар миний хайлны гэж бодож байна. Харж байгаачлан задлсан байгаа. Энэ бол unboxing биш. Sorry. Задлах мэдрэмж нь бол гоё юм байлээ. Гэтэ би нэг өөрөө задлаагүй. Тэгээд Instagram дээр дагдаг болвол яг би story цэцэн байгаа л да. Сар 14 хоногийн өмнө юм болов. Карт нь бол ийм байгаа зөө. Тэгээ та нар ихтэй дотроос нь энэ гарч ирнэ гэж бодож байна. Амар ингэж мэд юм билээ шүү дээ. Би ч бас YouTube пэйж сураад байгаа юм шүү. Тэгээ бүр амар хөөрхөн байгаа зү. Карт нь ногоо хэрдний энэ байгаа гэж бодож байна. Яагаад энэ байгаа гэхээр би солилцоо авахгүй юу. Тэгээд ногооныг авсан ч гэсэн эцэст надад яагаад нь байна. Яагаад үл би угаасаа яагаад өнгөнд амар туртай. Тэгэл яаж ч аал энийг бол авсан байгаа. Тэгээ энтэйгээ адилхан болоод Powerpuff-ийн дүү шүү дээ. Тэгээд ийм төл авсан. Амар хөөрхөн байгаа зартаа. Өстө хөөрхөн байгаа зү. Тэгээ ингээд юу заяа. Төл энэ төлтэй. Тэгсэн ирнэ. Доороо болохоор самтай ахгүй. Ингээд сам харагддаг. Ингээд харах нь шүү өөрийгөө. За сүүлийнхэн зан лабубу байгаа. Тэгээд 3 сонголттой гарч ирнэ. Тэгээд та нар миний хайлна гэж бодож байна. Би бол айгүй том хайрцагтай юм билээ. Энийгээ бодвол нэлийн том байгаа. Айгүй том. Тэгээд ийм том хайрцагтай юм билээ. Би тэгээ анх аим хүнд харан гайхаадсан аахгүй юу. Гэсэн чинь ингээд ийм хүндрүүлэгчтэй юм билээ л дээ. Тэгээд та нар энэ дотроос аль нь гарч ирсэн гэж бодож байна. Энэ гарч ирсэн байгаа. Хөөрхөн байгаа. Хөөрхөн колотой. Тэгээ ийм гуталтай. Хөөрхөн байгаа. Би тэгээд энэ гутлыг нь тусна хөдлөж авсан. Ийм улаан конверс надад байдаг байхгүй юу. Тэгээд тослуулаад өмсчүүд бас нэлийн хөөрхөн харагдтаа. Колотой. Converse-тэй. Яа, улаан оролттой. Тасархай газтай. Стикер нь вэ?
Хөөрхөн магаад. Тэгээ би нэмж авахгүй миний шунал бол одоо ингээ болсон. Би нэрээ юу авсан гэхгүй Sony Angel авсан. Тэгээд зургийг ингээ үзүүлж байна. Дүүтэ өгсөн. Манай дүү Labubu тэгээд Cry Baby дургу болохоор Sony Angel өгсөн байгаа. Бичлэг бол ингээ дуусж байна. Тэгээд миний бусад бичлэгнүүдийг бас сонирхол орж үзээрэй. Тэгээд бичлэг дээрээ лайк дараад сөгтөө мэдээж subscribe хийгээрэй. За тэгээд bye бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр тун удахгүй л. Тэгээд bye bye.